Энэ олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Яг гэвэл энэ хууль дээр 11-р зүйл дээр нь олон улсын гэрээг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурл сойрхон батална гэдэг зүйл заалтыг хүчингүй болгосон, хасаа хийцэн байгаа. Ийм өөрчлөлт хийх гэж байна. Нэгдүгээрт. Энэний хооронд юу оруулж ийн гэх юм бол заавал их хурлаар сойрхон батлуулах шаардлагатай, заавал батлуулах шаардлагагүй ийм олон улсын гэрээ байна. Батлуулах шаардлагагүйг нь их хурлаар батлуулахгүй, батлуулах шаардлагатайг нь холбогдох байнгын хорооноос санал дүгнэлтийг нь аавна гэж байгаа. Байнгын хороонд хэрвээ өөр санал дүгнэлт өгөх юм бол засгийн газрын зүгээс дахиад тэр санал дүгнэлтээ хүлээн зөвшөөрөхгүйгээр оруулах ийм зохицуулалттай. Эргээд тэн дээр одоо тэр гэрээ нь цаашаа их хурл дээр сойрхон батлагдах юм асуудал бол үүсэхгүй байна. Хоёрдугаар асуудал нь бол 23 дугаар зүйл дээр засгийн газрын өргөн мэдүүлсэн одоо их хурл сойрхон баталсан олон улсын гэрээг улсын их хурл хүчингүй болгох эрхтэй гэсэн эрхийг нь аваа ичсэн байгаа. 23 дугаар зүйл заалтыг. Тэгэхээр энэ ямар нөхцөл байдал үүсэж ийн гэх юм бол ямар ч хараа хяналтгүйгээр энэ олон улсын гэрээ хэлцээр батлагдах нэ. Улсын их хурл ямар ч хүчингүй болох асуудал тавьж боломжгүй болох нэ. Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудлыг төрийн мөнгөөр төрд очих ёстой 49%-ийг хувийн компани завшигдсан асуудал байгаа. Энэ асуудлыг улсын их хурл дээр хэлцээ гэхэд хууль зүйн байнгын хорооны дарга 2016 онд багтааж энийг шийднэ гэсэн. Яагаад шийдээг өгөх юм бол энэ олон улсын гэрээний тухай хуулиа хүчингүй болох асуудлаа хурал дээр шийдэхийг хүлээж байгаа гэж ойлгож байгаа. Хоёрдугаар 5-7 орд бол Монгол улсыг 200-аас 300 жил тижээх ийм их нөөцтэй 6 тэрбум тонн одоо нүүрсний нөөцтэй. Үүнээс 2.2 тонн коксч ийм нүүрс байгаа. Тэнд 8 лиценз байгаа. Зөвхөн баруун цанх, зүүн цанхин дээр 2.2 тэрбум тонн коксч нүүрс. Тэрний 49%-ыг нь зөвхөн одоо ам дээр $50 зарж байгаа. Зөвхөн газар доогорох байдлаар нь $10 зархад тэр бол 10 тэрбум доллар. Гэтэл тэрийг 400 сая доллараар зарах ийм асуудал яваад байгаа байхгүй. Тэгээ энийг яагаад хийх гээд байна гэх юм бол улсын их хурлын энэ олон улсын гэрээг хүчингүй болгох, сойрхон батлах эрхийг нь энэ олон улсын гэрээг хүчингүй болгох замаар хасж агаад энэ гэрээг хийх гэж байна гэдэг ийм хардлага байгаа. Тийм учраас би энэ асуултыг тавимаар байна. Энэ Эрдэнэс 5 толгойтой холбоотой 49%-ыг нь гадны этгээд өгөх, үлдсэн 51%-ыг одоо үр ширтээ аж ахуй нэгжийн өрийг нь даруулах зорилгоор өгөх. Энэ зорилгоор одоо энэ олон улсын гэрээнд өөрчлөлт хийж улсын их хурлаар оруулахгүй нөхцөл байдал үүсэж гэнэ үү, үгүй юу? Хоёрдугаар Эрдэнэтийн 49%-ийг хувийн компани завшсан асуудлыг улсын их хурлаар оруулахгүй хүлээгдээд байгааг нь энэ одоо олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болох асуудлыг хүлээгээд байгаад байна уу? Энэ хууль хүчингүй болох юм бол тэр 5 толгойн гэрээг улсын их хурлын чуулганаар оруулах шаардлагагүй болох уу? Үгүй юу? Гэдэг ийм асуулттай байна. За, мөнгө хөргөлсөд ярил. За, Эрдэнэттэй холбоотой асуудлаар аюул сайхан гишүүнээ илүү хардл сэрэлт хэрэггүй. Бид нар бүгдээрээ л улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээгээд сууж байна. Эрдэнэттэй холбоотой асуудал чинь энэ хуулийн 8.2-оор зохицуулсан байгаа. Заавал сойрхон батлах зохицуулт өгөх олон талт олон улсын гэрээ болон заавал сойрхон батлуулахаар тохиролцсон хоёр талт олон улсын гэрээг сойрхон батлана гэдэг. Эрдэнэтийн гэрээгийн чинь хоёр тал гарын үсэг зурхтаа сойрхон батлана гэд тохирцсон. Тэрийг улсын их хурлаараа Эрдэнэтийн хэлцээрийн чинь сойрхон баталсан. Тийм учраас ямар ч эргэлзээ байхгүйгээр улсын их хурл нэгэн тэр гэрээг сойрхон баталсан учраас тэр гэрээг цуслах асуудал дахиад улсын их хурлаараа орно. Энэ хуулийн чинь заалт нь энэ байж байгаа байхгүй юу? 8.2-оор. Тэн дээр бити эргэлзээрээ. За тэр 15 онд засгийн газар их л алсыг харж тэгвэл ийм хуулийн төсөл оруулсан бол таарах гэдэг. Тийм юм байхгүй. Тэр гэрээ чинь өшөө байгуулагдаагүй байна. Хэлцээр нь засгийн газар дөнгөж хийж эхэлж байна. Засгийн газар улсын их хурлд бүтцийн байгууллагууд дээр бүлгүүд дээр
байнгын хороод дээр танилцуулна. Тэгжээж энэ асуудал чинь ном журмаараа явна. Улсын их хурлаар хилцэх байх гэж би ойлгож байгаа. Хилцэн. Тий. Тэгэхээр энэ 93 оны хуулийг хүчингүй болгох буюу нэг дор хоёр олон улсын гэрээний хуультай байхгүй байх асуудлыг л өнөөдөр ярьж гин л гэж ойлгоорой гэж шүү дээ. За, ерөнхий сайд хариулт өгье. Ерөнхий сайдын микрофон. За гишүүд өдрийн мэнд хүргье. Тэгэхээр энэ 5-7-той холбоотой асуудлаар хэвд мэдээллийн байгууллагаар ч гэсэн янз бүрийн одоо мэдээллүүд гараад ингээд яваад байгаа маа. Тэгээ би энэ дээр бас нэг мөр хариулт өгчихье гэж ингэж бодож байна. Сая аюур сайхан гишүүн ч гэсэн бас хэлж л байна л да. 400 сая доллараар 49% зарах гэж байна гэж. Гэхдээ тийм амьдралгүй юм бол ерөөсөө байхгүй. Ерөөсөө байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг хөөхөр засгийн газар дээр бол ажлын хэсэг бол байгуулагдсан. 5 толгойн одоо төслийг цааш нь одоо эрчимжүүлэх чиглэлээ. 5 толгойг хөдөлгөх гэж бас зарим нь яриад байгаа. 5 толгой маань хөдлөөд явж байгаа шүү дээ. Нүүрсээ олзуурлаад явж байгаа. Харин эднийг цааш нь яаж эрчимжүүлэх вэ? Нүүрсээ яаж боловсруулж гаргах вэ гэдэг асуудлыг тодорхой болгох ийм ажлын хэсэг бол засгийн газар дээр байгуулагдсан, энд ажиллаж байгаа. Засгийн газар дээр байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан үр дүн шийдвэрийг их хурлаар хилцүүлнэ, нээлттэй хилцүүлнэ. Энэ бол ерөөсөө засгийн газар тэндээ дангаараа ийм шийдвэр гаргах ерөөсөө асуудал байхгүй. Тэр 400 саяар 49% зарах гэж байгаа асуудал бол ерөөсөө байхгүй. Тэр битгий 5 толгойн асуудлыг таны ярьж байгаа шиг бүхэлдэн зарах гэж байгаа ч асуудал ерөөсөө яригдаагүй. Бид одоо таны хэлж байгаагаар энэ 300-400 жил Монгол улс үр ашиг хүртэх ёстой болцоотой энэ томоохон дэлхийн хэмжээнд яригддаг энэ орд газараа зарах хэсэг асуудлыг бол ярина гэж байж болохгүй гэж бодож байгаа. Байж болохгүй. Цаашдаа бол нүүрсний одоо ашиглалт яаж ч одоо өөрчлөгдөв үлээ, яаж сайжраа үлээ. Тийм учраас яг үхээр энийг харин үр дүнтэй ашиглах. Өнөөдөр бид нар түүхийгээр нь саяар нь л гаргаад зөөгөөд байна. Тэгвэл энийг нэмэн үртэг шингээгээд өшөө боловсруулад өөр бүтээгдэхүүн болгоод гаргах болцоо бий юм уу үгүй юм уу? Гэх мэтлэн олон судлах зүйлүүд байгаа. Энэ судалгаа тооцоонуудыг хийсний үндсэн дээр гаргасан шийдвэрээ их хурлд өргөн барина. Их хурлаас гаргасан шийдвэрийг засгийн газар хэрэгжүүлнэ гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энийг бол би бүр хариуцлагатайгаар энэ дээр мэдэгдэжээ. Тэгэхгүй бол одоо манай их хурлын гишүүд маань хүртэл 400 саяар 49% зарах гэж байгаа юм байна лээ гэдээ ингээ яриад ахаар нийгэмд иргэд маань юу гэж ойлгох уу гэдэг асуудал чинь хүндрэлтэй шүү дээ. Тийм учраас та хэд маань ямар ч байсан энэ засгийн газар өөрсдийнхөө боловсруулсан бодлогыг их хурлд оруулж ирэх юм байна гэдэг ийм ойлголттой байгаараа. Энийг бол би ямар ч тохиолдолд оруулж ирнэ гэдгийг бол хариуцлагатайгаар харин энд хэлчихье гэж бодож байна. Тодруулах юм. Аюур сайхан гишүүнд 1 минут өгье. За 5 толгой дээр бол тэр зарахгүй гэж хэлээд байгаа. Энэ ч маш том нэг нуглаа байгаа. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол байгаа. Ерөнхийдөө та сайн мэдчих хэвээр. Энэ дээр юу заасан гэх юм бол нэгдүгээр зүйл дээр нь 5 толгой ордын ашигт малтмал ашиглах төрийн мэдлийн тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр бүрэн ашиглуулах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тусгай зөвшөөрлөө зарахгүй хувьчлахгүй гэхдээ бүрэн ашиглуулад ухаад дуусгах байхгүй юу. Тэр бүрэн ашиглуулах 49% нь 400 сая доллар, үлдсэнийг нь зарахгүйгээр өртөө компаниар бүрэн ашиглуулах ийм лөөр явж байгаа. Тийм учраас танаас асуухтаа та энэ өмнөх засгийн газрын булхай лөөртэй 268 дугаар тогтоолыг цуцлах уу? Энийг цуцлаад өөрөө эрхээ хэрэгжүүлж эхэлсэн учраас шинээр тогтоол гаргаа ил тод. Тэгээд дараа нь тэн дээр үнэхээр зарах уу, зарахгүй юу гэдгээ тодорхой болгоод явах нь зүйтэй. Энийг цуцлах уу та 268 дугаар лөөрийн тогтоолыг? За, ерөнхийдөө тэр хариулт өгчих юм. 268 гэдэг тийм тогтоол бол засгийн газрын тогтоол байдгийг. Тэр энэ тогтоолоор болохоор 5 толгой орд газрыг одоо яаж хэрхэн ашиглах уу, ямар нөхцөлтэй ашиглах уу энэ гэсэн нэлээ одоо хэд хэдэн зүйл наривчсан юм зүйл заалтыг хийсэн. Тэгэхдээ 268-аас авах ч юм байгаа, авахгүй ч юм байгаа. Засгийн газар тогтоолоо бүхэлдэн жүжиггүй болгож болно. Тодорхой улс орны эрх ашигт шаардлагагүй нийцээгүй юм заалтуудаар нь жүжиггүй болгож болно шүү. Тэгэхээр бид нар бол наад тогтоолын чинь яг 5 толгойн гэрээний хүрээнд одоо их хурл дээр асуудал орж ирэхэд боловсруулах төслөө одоо шаардлагагүйгээр нь тогтоолын зүйл заалтуудыг бол хүчингүй болох асуудлыг бол засгийн газар дээр шийднэ гэж ойлгох хэрэгтэй. За, гишүүд асуулт асууж хариултаа авч дууслаа. Үг хэлэх гишүүд байна уу?